Япон, Корея багш болон байна. За ингээд анхан шатны хичээлүүд маань ороод эхэлсэн байгаа. За түрүүчийн хичээл дээр хангалыг одоо хэрхэн яаж дуудаж, яаж бичих талаар хичээл оруулсан байгаа. За тэгээ өнөөдрийн хичээлээрээ дамжуулаад хос их шиг гэж байгаа тийм ээ. Ижүн муум гэж ярьдагаа солонгосоор. За энэ ижүн муумын талаар одоо яаж бичих вэ? Яаж үгийн дунд орохдоо хэрхэн яаж бичигдэх талаар одоо та бүхэндээ бичлэг оруулах гэж байна. За ингээд хамтдаа хичээлээ харцгаая. За муум гэдэг маань их шиг гэсэн үг байгаа. За тэгээд энэ хос их шигийг маань ижүн муум гэж хэлдэг байгаа. За муум маань их шиг гэсэн үг шүү дээ. За их шиг маань яг нь дангаараа байхаар одоо бөөрөнгийн нөгөө угийн энэ үсгээр амилдаг гэсэн үг байгаа шүү дээ тийм ээ. За тэгвэл одоо задгаа битүү е гэдэг одоо энэ уртлын дуудлагуудаараа одоо энэ хос их шгүүдэд чэйжилжүүл маш амар байгаа. За амилуулаад бичээд үзье бүгдээрээ. За үсэг маань битүү гэж ярьдаг байгаа манай монголчууд. За бөөрөнгөөр амлуулчихвал үсэг дээр үсгийг нийлүүл явчихна шүү дээ. За ингээд үсэг болох нь тийм ээ. За тэгвэл задгаа гэж ярьдаг байгаа. Задгаа маань үсэг дээр ийг нэмээд задгаа үсэг болж байна. За энэ хоёрын хооронд нь яаж ялгах юм бэ? Солонгосчууд хоорондоо задгаа битүү гэж ярихгүй шүү дээ. За тийм учраас үсгэн дээр ийг нэмсэн юм уу? Үсгэн дээр ийг нэмсэн юм уу гэж асуудаг байгаа. За тэгвэл жишээлбэл 어이에요, 아이에요 гэж асуух нь шүү дээ тий. Үгэнд орсон бол энийг хоёроос салгаад асуудаг байгаа. За жишээлбэл үе хоёр орсон бол ү에예요 гэд хооронд нь ингэж үсгүүдээр нь ингэж ялгаж салгадаг байгаа. За тэрний дараа үсэг. За битүү үсэг маань я үсгэн дээр үсгээ шууд нийлүүлээ гэж байна шүү дээ. За авч бичихгүй нь шүү дээ тий. За үсэг. За тэгвэл задгаа үсэг маань я үсгэн дээр үсгийг нэмэх нь. За тэгвэл тэрэн дээр үсгэн дээр үсэг нэмэхээр ва болох юм шүү дээ. Ва. За зөөлөн хэлэхээр боловч хурдан хэлбэл ва. За тэрний дараа бөөрөнгийнхөө очиод үсгэн дээр битүү үсэг нэмэгдэх юм бол вэ болох юм шүү дээ. За тэрний дараа үсгэн дээр үсэг нэмэгдэх юм бол бас адилхан вэ болох юм шүү дээ. Вэ. За тэрний дараа үсгэн дээр үсэг нөхөө. За шүдийн хаана бичнэ гэлээ? Энэ доороо ирэх юм шүү дээ. Ва үсэг болох юм. За тэгвэл үсгэн дээр үсэг ирээ. За дага үсэг ирвэл мөн адил вэ болох юм шүү дээ. За дараа нь үсгэн дээр үсэг ирвэл ви болох юм шүү дээ. Ви гэж хэлэхгүй нэ шүү дээ. Ви. За хамгийн сүүлийн үсэг маань 2 үсэг байгаа. За хэвтэй босоо хоёр нийлэхээр үй гэж хэлэх юм шүү дээ тийм ээ. За энэ дээр нэг жишээ үг тайлбарлая. За энэ үсэг орсон жишээ үгнүүд ингээд холбоос үг болгохоор ингээд уншиж чаддгүй байгаа шүү дээ тийм ээ. За битүү үсэг орсон жишээ үг маань за жишээлбэл эгука. За эгука солонгосын төрийн дуулал гэж төрийн дуулал гэсэн үг шүү дээ тийм. Эгука. За гэрээ дуудаж штэ. За дараа нь үсэг орсон үг ховролдоо. За жишээлбэл гадаад хүний нэрийг бичихтэй дандаа задгаа үсгээр бичдэг байгаа. Гадаад хүний нэр ч юм уу гадаад үгийг бичихтэй. За цэцэг гэд хүний нэрийг бичээд үзье. За үсэг байхгүй юм чи чэгээр бичнэ штэ тий. Чек гэж бичнэ штэ. Чечек. За тэрний дараа гээр хэлсэн үг чи. За еги гэдэг маань 이야기 гэдгийг одоо товчилсан хэлбэр шээ тийм ээ. 이야기 яриа гэсэн үг байгаа. Хоорондоо харилцан яриа яриа биш үү тийм ээ. За тэрний дараа задгаа орсон үг маань 예고. За урьдчилсан гэсэн үг шүү дээ. 예고. За тэрний дараа 와. За ирээрээ гөлөө хүлээ. 와요. ирж байна. 와요 гэж ярьдаг шүү дээ. 와 гэж дуудах нь шүү дээ. 우와 хэрнээ 와요. За тэрний дараа 왜 гэдэг үгийг мэдэн штэ бүгдээрээ. 왜요? яагаад яасан гэсэн үг шүү дээ. яагаад яасан. За тэрний дараа 왜 хоёр адилхан гэж дуудахгүй нь шээ тий. 왜과. За гэгийн араас хоёр ирсэн ба штэ тий. хоёр чинь нийлэхээр яалаа сая 와 болсон ш. Тэгээд энэ 왜гийн оронд г үс ирэх нь ш. Тэгэхээр 과 гэж унших нь ш. 왜과. За 왜과 гэдэг маань одоо гимтлийн тасаг тийм ээ. Гимтлийн тасаг гэсэн үг байгаа. За тэрний дараа 와
ва үсэг орсон. За жишээлбэл сурч байна гэдэг үг бичээд үзье тийм ээ. 배워요. сурч байна гэсэн үг шүү дээ. 배워요. 자, 배워요 гэж унших нь шүү дээ. 배워요. 워гоор дуудаж шүү дээ. За, тэрний дараа 왜 үсэг орсон. За, гадаадаар waiter гэж ярьдаг байгаа тийм ээ. Зөөгчөө гэхийг яаж очих вэ? waiter. За, waiter. waiter гэж ярьдаг байгаа. Зөөгч гэсэн үг шүү дээ тийм ээ. За, тэрний дараа we. За, we гэдэг маань хоёр янзын үг болж байна л да. We гэдэг маань дээр гэсэн үг болно шүү дээ. We. За эсвэл we гэвэл ходоод гэсэн үг асуулт байгаа. Ингээ хоёр янзын үг болох нь шүү дээ. Дээр эсвэл ходоод гэсэн үг байгаа. За тэрний дараа 의 орсон үсэг. 의자. За 의자 гэдэг маань сандал гэсэн үг байгаа тийм ээ. Сандал. За ингээд хос игшгүүд маань ингээд үгэн дунд орох ч юм уу ингээд дуудлах нь айгүй яаж уншихаа мэдгүй ингээд дуудлах нь маш хэцүү байдаг байгаа. За ингээд хамтдаа нэг удаа дагаад уншаад үзье. 애국가, 채책, 얘기, 예고, 와요, 왜요, 외과, 배워요, 웨이터, 의자. За дуудлага маань ингэж хэлдэг байгаа. За тэгээ энэ одоо хос игшигнүүд маань ингээд маш хэцүү санагддаг байж магадгүй. За ингээд хос игшиг орсон бас одоо нэмэлт өгнүүдийг та бүхэндээ ингээд ард нь кэпчрлээд оруулах учраас гэртээ одоо дуудлага зөв уншиж гинөө буруу уншиж гинөө нэг удаа уншиж үзээд дасгал ажил хийгээд ингээд гэртээ бичвэл илүү сайжрах байхаа. За ингээд дараачихаа хичээлээд ингээд анхлан сурж байгаа солонгос хэлийг анхлан сурж байгаа хүмүүстээ зориулаад дэвсгэр үсэг гэж байгаа тийм ээ. За дэвсгэр үсэг маань маш хэцүү байгаа. Ямар үед нь Ж-гээр дуудаад ямар үед нь хоёр давхар үсэг оршоод аль нь дуудаад байгааг мэдэхгүй байгаа тийм ээ. За тэр болгоныг би ингээд та бүхэндээ баг багаар ингээд хичээл болгож оруулах болно. За ингээд та бүхэн мэдээж Dream on Korea YouTube суваг дээр мэн subscribe, like дарахаа мартаа. Дараагийн хичээл дээр дахин уулзцай. Баяртай. Сайн байцгаана уу? Намайг Ууган Цэцэг гэдэг. Би Солонгос ирээд 2 жил болж байна. Энд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Тэгээд энэ сургалтын төвд яваад 2 сар болж байгаа. Тэгээд хөдөлмөрийн гэрээгээр байдаг учраас хэл сурах боломж маш хомс байдаг. Ганцхан бүтэнсэ өдөр амардаг болохоор. Тэгээд амралтынхаа өдрөөр энэ сургалтын төвд ирээд хэл сурж байгаадаа маш их баяртай байна. Анх Facebook-ээс олж мэдчихсэн. Өмнө би хэл сурах гэж хуваараа айгүйх оролцсон л доо. YouTube-ээс бичлэг их үздэг байсан. Тэгээд бас нөгөө гадаад ажилчдыг дэмжих сургалтын төвд явдаг байсан. Тэнд сургалтын цаагаар нөгөө солонгос агш нь солонгосоор тайлбарлаад байгаа болохоор бас сайн ойлгохгүйсэн болохоор хэсэг явж байгаа л орхичдаг байсан. 2 удаа бүртгүүлээд 2 удаа явж үзчихсэн. Тэгээд сүүлд энийг Facebook-ээс олж мэдээд тэгээд одоо хүртэл явж байна. Ер нь бол хэл мэдэхгүй болохоор хэцүү. Хилээс орчих юм бол байдаг.